соус ийм үлдэх хараа ингээд зам гарч байгаа. За тэгээ будаатайгаа холж идсэн ч гэсэн гоё амттай байдаг. Сайн байцгаана уу цэцгээ. 4 орцтой терияки дахианы жарыг хүргэхээр бэлдсэн байна. За орцонд маань 4 ширхэг дахианы гуй байгаа. Шулсан ясгүй гуй байгаа. Ойролцоогоор нэг 800 г орчим дахианы гуй. Үүн дээрээ 3 хоолны хаалбаг, сой соус, мөн яг адил хэмжээтэй 3 хоолны хаалбаг будааны цуу буюу мирийн тэгээд нэмэх нь 2 хоолны хаалбаг элсэн чихэр орно. Ердөө энэ 3 амтаар терияки дахиаг амталж хийх болно. Орцнуудын хувьд, амтлагчнуудын хувьд ер нь дэлгүүрт хаасаагүй зарагддаг болсон учраас ханаас ч хамаагүй аваад хоолоо хийх боломжтой. За ингээд хоолоо хийцгээе. Дахианы махаа шарахтаа пилетгээ маш сайн халааж өгөх хэрэгтэй байдаг. Одоо пилеткийнхаа хамгийн өндөр хэмдээр нь пилетгээ халаагаад хайрлын тавгаа маш сайн халааж өгөөд дахианыхаа энэ одоо гадна талын хайрцтай хэсгийг ярьсан эхлээд шарж өгнө. За эхлээд ингэж сайхан шарж гоё юм шаргал мэлтэй болох хэрэгтэй. Тэгээд эргүүлнэ. Ер нь дахианы одоо энэ гуйыг ингэж шарахт чинь хайрлын тавгч чинь наадгүй байвал маш тохиромжтой. Гэхдээ наадаад ахаар энэ хайрц чинь хайрлын тавганд наадчихаар айгу муухай болчтой. Тэгэхээр гоё нааддаггүй хайрлын тавг сонгож хэрэгтэй. За ингээд түүх хүлээгээд гоё шаргал мэлтэй болчихно. Хүлээе. Шалгах явцад чинь ингээд дахианаас нь өөрөөс нь юм тос ялгарна. За энэ тосыг бол дараа нь ялгаж авах хэрэгтэй. Ингээд гоё бүх талыг нь гоё шаргалтуудын тулд жоохон эргүүлчихье. За ингээд дахиад маань гоё хайсан гоё шаргалтаад ийм сажинор болсон байгаа. За мэдээж дахиагаа ингэ шарахтаа дисгэх хэрэгтэй. Хүллүү биш гоё дисгэлэн байх шаргал зүгээр. За ингээд хоёр талаас нь бүрэн болохгүй зөвхөн өнгө хэсгийг нь одоо шарж өгч байгаа шүү. Яг дахиагаа бүрэн болохдоо тэдгээр соусондоо гоё чанж өгөх хэрэгтэй. За хэрвээ дахиад ч гисгэлэн бол энэ хоол бараг нэг 10-15 минутанд болчихоор маш амархан хоол. За ингээ хоёр талаас нь ерөнхийдөө шарж өгчөөд дахианы махаа түр авчих хэрэгтэй. Одоо энэ дахианы өөрөөс нь ялгарсан энэ тос нь биднэрт бол юм хэрэггүй. Тэгэхээр энэ тосыг хэлээсээ цэвэрлэнэ. Тосыг гаргаж агаад нэг сайхан угааж авч агаад дахиад пилетик маань бол яг халуун дээрээ л байгаад байгаа шүү. За ингээд цэвэрхэн ямар ч тосгүй болсон хайрлан тавган дээрээ уцаагаад нөгөө дөрөв дахиагаа хийчихнэ. За дахиад маань бол бүрэн болоогүй дөнгөж хагас болсон байгаа. Үүн дээрээ сой соусаа будааны цуугаа бас нэмээд усаа хийгээд за ингээд терияки дахин чихэрлэг учраас чихэрлэг амд оруулахын тулд 9 чихэр нэмж өгнө. За ингээд ерөнхий амтлагаа манд болсон. Одоо энийгээ сайхан буцалгаад яг энэ соусыг нь өтгөртөл нь буцалгаад за нэг 7-8 минут буцалгахад бараг соус өтгөрөөд дахианы маань мах болоод явчихна. Бас болж явах явцад нь эргүүлээд авах хэрэгтэй. Тэгэхгүй чихэрлэг соус ингээд гал дээр буцлаад ахаар аюу урдан түлхэх гээд байдаг. Тийм болохоор ер нь л ингээд нэг буцлах явцад нь байн эргүүлээл шалгаал ах хэрэгтэй.
Одоо энэ соус маань ингээд хөөсрөөд ирж гин гэдэг маань өртгөрөөд ирж байгаа гэсэн. Тэр нь одоо ингээд үзэхээр соус маань ер нь ингээд өтгөрж байгаа гэсэн. Усан шингээд тэгээд дахианы мах маань ерөнхийдөө болсон. Одоо яг гой соус маань нэг юм өтгөн зуурамтгай соус болчвол хоол маань ер нь л болчихж байгаа гэсэн үг. Дахианы мах өөрөө хурдан болдог болохоор бүр удаан байлгаад байх шаардлагагүй. Өнгөн ч гэсэн дахианы маань өнгөн ч гэсэн ингээд өөрчлөгдөд гоё бор өнгөтэй болоод ирдэг. За ер нь бол ингээд болсон. Соус ийм өтгөн хараа ингээд зам гарч байгаа. За нэг энэ хөө болсон үед нь гарганаа. Дахианы мах маань яа гоё сайхан болсон байна. Одоо энийг ингээд идэхэд гоё хэлбэр болгоод бас царайлаг болгоод ингээд ирчээд өчтдөг. Ногоон салаад энэ төр тавьж өгвөл гоё болдог. Брокколи эсвэл өргөс тэмэх ч юм аа тий. Ингээд дахиад өнгө оруулахын тулд баг зэргийн гүнжтийн үр цацна. За үүн дээрээ соусаа нэмж өгөх хэрэгтэй байгаа. Соусаа болохоор манай нөө буцалгаад байсан соус маань ийм гоё өтгөн болсон байгаа. Энэ соусаа дахиад дээрээ за тэгээ будаатайгаа холж идсэн ч гэсэн гоё амттай байдаг. Ингээд тасгаад өгч. Ял байцааныхаа салаатыг тавилаа. За ингээд соусаа хитрхийг соус хийх хэрэггүй. Хитрхий ийм чихэрлэг амттай болох гэдэг учраас 2 юм уу 3 хоолны халбал соуснаас нэмж өгөөрэй. За ингээд гүнжтийн өрөө цацлаа. Жохон ногоон сүгэн тавьчих. За ингээд хоол маань бэлэн боллоо. За ингээд терияки дахианы мэргэжлэг маань дуслаа. Хэрвээ тань таалагдах юм бол лайк болон subscribe дараад өгөөрэй. Хүмүүс маш дуртай байдаг болохоо гэртээ заавал туршаад үзээрэй. Баяртай гэж. Баяртай. Очень. Ничего. Вау. Кайф. No,